Монголын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий элчгчөөс 22 оны 5 дугаар сарын 20-ны өдөр улсын их хуралд өргөн мэдүүлсэн хүнсний хангамж аюулгүй байдлыг хангалтаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг 22 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн улсын их хурлын чуулганы хуралдааны нэгдсэн хуралдаанаар хилэлцээж төслийг эцсийн хилцүүд бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм а. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 22 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан болно. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулах үед төслийн гүйцэн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөний дагуу Монгол Улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ийн 1-т заасныг баримтлан гүйцэн боловсруулах зарчмын нэг зөрүүтэй санал байна. Тогтоолын төслийн зарим заалтын талаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ийн 3 заасны дагуу 6 саналаар санал хураалт явуулж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-ны 2-оос дээш хувийн саналаар тус дэмжигдсэн болно. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хилцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган тогтоолын төслийн агуулга зарчмыг алдаглуулахгүйгээр үг хэллэг, дис дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хилцүүлд бэлтгэсэн төсөл байнгын хороонд танилцуулах зарчмын зөрчил саналын томьёолыг бэлтгэн та бүхэнд хүргүүлсэн болно. Их хурлын гишүүдээ хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хилцүүлэгт бэлтгэсэн талаарх байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулах зарчмын зөрүүтэй саналын хэлсэн шийдвэрж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.